За 36-г бодъё. 36 болохоор нэгийн яг нэг хичгцэн өшлөлтэй. Гэхдээ гоё бодох санаа төрөөд би өмнө тэгж бодож үзээгүй юм. Double bass palindromes. Double гэдэг чинь хоёр гэсэн үг шүү дээ. Double couple. За. Хоёр суурьнд палиндром гэж орчуулъя да. Давхар махар гэж жоохон сонирн болж байгаа. Хоёр суурьнд палиндромууд. За 585 гэдэг тоо бол хоёрын талын системд ийм байна тий. Тэгээд хоёуланд палиндром буюу хойноос нь урдаас нь журсан адилхан гэсэн үг тий. Хойноос нь чдсэн урдаас нь чдсэн гэсэн. За тэгшинтэй гэх юм. Тэгээд саяас баг бүх тоонуудыг саяас баг бүх одоо ийм хоёр суурьнд автын болоо хоёр суурьнд талын системд гэх юм уу да. Суурь гэдгийг би талын системийн суурь гэдэг ба шүү дээ. Саяас баг ардын талын систем саяас баг гэж байгаа хөтэй. Ардын талын систем саяас баг. Тэгээд бичиглэл ардын болон хоёрын талын системд хоёуланд нь палиндром байдаг. Тоонуудын нийлбэрийг ол. Алинд нь тэгээр эхэлж болохгүй тий. За яг санаа бол нэгээс сая хүртэл давтаал нэгээс сая хүртэл давтаад тэгээд таавал юу болгоод нийлээ. Binary хоёр руу шилжүүлээд binary convert юм да. Тэгээд дараа нь palindrom эсхийг шалгаад эхлээд уг тоогоо palindrom эсхийг шалгаад. За энэ үйлдэлүүдийг хийх. За энэ бол нэг ойролцоогоор 20 үйлдэл. За энэ бол нэг ойролцоогоор 30 үйлдэл гэдэг үзэлт үчижсэн яах. За энэ бол нэг ойролцоогоор за энэ бол 20 үйлдэлч. За тэгээд зүгээр баримж байгаа. За бүр нэмий заяа. Ингээл тэгэхэд яаж ч нэмэд 200 сая үйлдэл болох байл гэдэг тий. Тэг гайгүй хурдан гарчин л да. Гэхдээ тэг би юу ч хэлэх гээд байгаа гэхээр одоо энэ project ойлрын 36 дугаар бодлогын хувьд зүгээр ингээд бодчих юм бол бодолт мөн шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэгэл next тэ яа тэгэхээр уусаа энд энэний хөндрөөцөө хөлбөр орж ирэх үед хүнд асуудал толгойх үед хөндрүүлж бод тухайн асуудлыг шийдэхэд одоо сайн шийдэл хэрэгтэй байна уу гэхээс биш энийг бодоход ингээл бодчих болж байвал энэ шийдлийг ашиглаад тэгэл next problem шийдэж олжлаа байл тэ энэ шийдэл нь асуудал үүсэхгүй байна. Одоо би бол энэ шийдлийг бол нэг секунд л болно гэж бодож гайгүй тэ. Би болохоор зүгээр сонирхолтой талаас нь
палиндромыг 10-ын толгойн системд арай цөөхөнтэй байгаа гэж үзэх гээд байхгүй. Шууд үүсгэх гээд байхгүй. Тэгээ палиндром бол биш ерхий загварыг гаргаж үзлээ. Тэгсэн чинь A, B, C гэсэн л ийм бүтцтэй байх юм байна л да. Тэгээд ABC болгоныг арталт нь CBA гэж залгаад авах юм бол палиндром болно шүү дээ. Тэгэхээр тэгээд яг хоо тийм үстэй. Тэгэхээр энд бол 1000 тоол байгаа шүү дээ. 1000. Тэгээд тэгээд дараа голд нэг юм орж байгаа шүү дээ. Тэгэнгүүт AB болгоны орж C гэдэг нэг юм залгаад B гэдэг юм залгаад AB 2 нь болохоор дөрөвтэй энэ A-ийн B ч болно, байхгүй ч болно, B-ийн B ч болно, байхгүй ч болно гэж үзээд бид нар ч гэсэн бас тэгж үзэн шүү дээ, тий. За энэ тохиолдолд бид нарт нэг ойролцоогоор ослол болгон дээр 10 боломж нэмэгдэхгүй 10-ыг өрчин 100. Тэгээд 1000 юм юу ослоо юм байна шүү дээ, тий. Тэгээд би 2000 тоо шалгах гэдэг байхгүй юу. Яхан төвхтэй байж магадгүй. Гэхдээ програмчлалын код нь арай жоох их болно гэхээс биш. Хугацааны сайжрах байх гэж бодоод сайжрал байх хэрэгтэй тий. Сайтыг шалгах 2000 тоо шалгах ялгаатай шүү дээ. Харин би энэ голын энэ бол заавал байдгаараа байна. Тэгэнгүүтээ энэ хоёр нь энэ AB-ийн харин яах вэ гэдгийг бодоод авахгүй юу? Жишээлбэл за энэ дээр авч үзье. A нь байхгүй юу гэдгийг би байхгүй гинчээ. B нь байхгүй. C нэг ийм хөлбөр байгаа шүү дээ. C өөрөлдвөл 11 ч юм уу те. Энд чинь миний хэлээд байгаа энэ дээдлийн 1000 тохиолдолд орох хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр би давталтандаа энэ AB2-ыг байхгүй гэдгийг нь оруулж өгөх хэрэгтэй байхгүй юу. C нь заавал байх хэрэгтэй. За тэнгуүтэй. Гэтэ C байлаа гээд энэ хоёр нь хоёулаа байхгүй бол C тэг гэж болохгүй юм тий. C заавал нэгээс эхлэх хэрэгтэй. За B байгаа тохиолдолд чи дараагийн тохиолдол нь болохоор B байж болно тий. B байгаа тохиолдолд C тэгээс эхэлж болохоор болчлоо шүү дээ. Харин B заавал нэгээс эхлэх хэрэгтэй. За ийм тохиолдолд болохоор BC2 ийм тохиолдолд болохоор BC2 нь BC2 нь тэгвэж болно. Харин нөхөр энэ маань заавал нэгээс эхлэх хэрэгтэй. За энэ таталтай эхлэе хийж үзье тий. Тэгээд палиндром хөрвүүлж мөрүүлэх болшол асуудал л та тэр ямар ч асуудал зүгээр функц хичээл болж байгаа. Тэгээд дээрэс нь бид нэр палиндром хэсгийг шалгах шаардлагагүй болчихлоо шүү дээ. Тэгээ угаасаа үүсгэж байгаа юм чинь. За жоохон төгтөл зөв хөлтөл хийх хаа гэж байна. Тэгээ бас ер нь жоохон сайжруулж энэ бодлогыг яг энэ бодлогыг жоохон сайжруулмаар санагдаад. За A B C
гэсэн 3 юмыг ер нь бол аав. Тэрүүгээр нэг хаа үүсгэн. За number тэ. Тэгэнгүүтээ тэрийгээ шууд string болгочтой. String binary гэж. Тэгээд шалгаад энийг binary байна уу шалгана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг биш. Camel юу гэж ашиглах талтай байгаа. За биний шалгаад авах жоорлох байхгүй. За тийм нэг энэ функцийг хоёртын бичиглэл нь палиндром байна уу юу гэдгийг шалгадаг функц гэсэн үг шүү. Тэгээд за ингээд болох юм шүү дээ. Тэгэхээр эхлэлүүдээ тодруулъя. За B-гийн эхлэл, C-гийн эхлэл хоёрыг BS, CS гэж нэрлэе. За A маань тэгээс эхлээд тэг гэдэг нь байхгүй гэж ойлгоё. За A-ийн хувьд ерс баг за одоо бид нэр B-гийн эхлэлийг олох хэрэгтэй, BS-ийг олох хэрэгтэй. Хэрвээ N тэг байвал N тэг байвал B маань BS маань зовлонтой юм их гэдэг юм даа. Өөрөөгөө тамлаа нагаад. Ушта болио. Юм их боллоо. Өөр бичлээ. Энийг боллоо. Угаасаа ингэ гэж байгаа юм чинь. Зөв 7 тавталт үчичээ дараа нь тэрийг оптимиз хийх талаар дараа нь сайжруулах талаар бод. Зүгээр явж ирсэн гэсэн 2 сая энэ 80 саяыг би багасгах гал байгаа шүү дээ. Зүгээр л ингэ чи AB BA тэгвэл ABC CBA нэ за тэгвэл зүгээр C тэгснэ ACA нэ дараа ABCBA гэсэн. За нэг юм хэдэн боллоо. 6 тохиолдолд авталт өччихээ төхөө. Тэгээд амархан болчихсон төгөл. Ядаргаа зүгээр. За 2 амтаа. Эхлэнийх нь эннийх нь авталт нь манай n маань тэнцүү a-ийг үүсгэх нь 10 нэмэх нь a. За энэ бол палиндром ахын илэрхий тий. Тэгээд if нүг шалгаад энэ хоёр руугаа шилжүүлэх юм шүү дээ. За тэрийг тэр функцэн дотор бичиж. Тэгэх юм бол хариун дээрээ энийг нэмчих. Хариу. Сайн кавдар. За сайн кавдарч гарахгүй дээ тэгэхээр гайг. Энтэйч багтана. Сайн 70,000-ыг өрчих нь сая л гарна үз. Энтэйч багтахгүй ч магадгүй юм тий. Гөлөвч. За зүйлээ сая хамгийн ихтэй сая байна. Хамгийн ихтэй 1000 тоо байна. Багтгал юм шүү дээ. Хамгийн ихтэй саяыг өрчих нь юм байна шүү дээ. За багтна. Энэ юу н хариу хэд байгаа. Би баглав шүү дээ. Юу саяыг өрчүүлэх вэ? За.
За ингэ чинь ингэ л болоо. Шаана. Баг хаалт хэрэггүй юм шүү. Энийг ингэчил та. Ингэч болдог болов. Болохоо тий. Ингээр хаалт хэрэггүй болчих жоох шүү дээ. Ну. Тавцээ. Жилттэй. Нэг орж ирсэнгүү. Нэг мань очиж байгаа. Анхны утга. Анхны утга. Юм байна да. Анхны утга яах вэ? Мессеж өгөөс. Ингээд тэгээд ангил болох юм байна. За энэ функцийг хичтэй. За энэ функцийг хамсуулт хичтэй. Ингээд. За энэ дотор л байна ч тийм. Видео тэнцүү. Нэг. За болил. Анхнаас боллоо. Мохоо бичигдэл байна уу сайн. Энэ форм нь мох болох гэдэг. Болилоо. Энэ жоох юм бичих контрол старт муу сайз. За энэ дээр бол одоо юу юм штэ. Би орж ирнэ. Гэхдээ би мэн тэгээс гэж байна. За одоо дараа орж ирнэ тэ. 100 үлээ. За одоо энийг ингэж хийж болно. Би гээд тэнгүүтээ 40-10 нэмэх нь A тэ. Тэгснэ. Цаад 40-10 нэмэх нь B. Нэг спешиал дээр. За дараагийнх нь энд зовлон шаналлын сүүлийнх нь C. C-ос тэгж болно. Энэ зайраа жоохон цөөх үйлдэл. Гэтэ үйлдэлээ цөөлж байгаа л гэсэн. Дараа нь дараа нэг оптимиз хийх. Саний нэг ганцхан давталтанд хийгээд явах санаагаа ерөөхдөө тушнаа. За би зүгээр юу ячиж болох вэ? 3 тохиол зутаад. Яцрах. Таарлаа. Итгэх гоё юм дараа. За C. Тэнгүүтээ одоо C-г нэмэх хэрэгтэй тийм. C-г нэмээд 10-аар үржүүлээд B-г нэмэх хэрэгтэй. Тэнгүүтээ хаалтаа хийж агаад 10-аар үржүүлээд A нэмэх хэрэгтэй. 4-ний хаалт 1 2 3 4 5 A B C C B A. За энэ бол болондоо. За ингэж болчих واخ л та. Ямар палиндром гэдэг лээ. Яг юм нуулцсан палиндром бол. Одоо голт нэг юм орж ирээд бас палиндром байгаад байдаг шүү дээ. Тэрийг болохоор яг адилханаар хийнэ. Тэ яриа жоохон
Relay тий. Relay. За энэ палентер өмнө шүү дээ. Дараа нь 2 давхар болчлаа. 2 давхар болчихоор энэ B-гээ голтой их гэдэг ааш тий. Тэгэхээр энэ хэсгийг л авчих юм байна л да. Бид нэг алт авч. А-г 10-аар үржүүлээд B-г нэмээд тэр 10-аар үржүүлж байгаа E-г төвчлөх гэсэн үг тий. Үнэ. За. Дараагийнх нь болохоор дахиад A-г 10-аар үржүүлээд B-г нэмээд тэрийг 10-аар үржүүлээд C-г нэмээд одоо энийг 10-аар үржүүлээд B-г нэмээд A-г нэмээд тэгэхээр үржүүлэх хэрэгтэй. За A B C B A. Аз ингээл болчихл юм шиг санагдаад шүү дээ. Зөв хөтлөө нэ. Нөгөө шууд саялан сонгохоос. Саялан сонгох нэг буруучлалт яг энэ бодол ийм сая маяг хязгаарлалтай бодлого шүү дээ, тий. Олимпиадчил ийм бодлого ирэх юм бол заавал начин гэж зоох хэрэггүй байхгүй. Шууд маа гэл энүүгээр л бодох хэрэгтэй шүү дээ. Цаг чухал шүү дээ. Би болохоор зүгээр ингэж бодвол хугацаа хэмдрээ шүү, хугацаа багасна шүү. Тийм учраас ажил дээр бол иймэрхүү хугацаа хэмнэх шийдэл нь айгүй чухал байхгүй. Жохон ч гэсэн хугацаа хэмжээвэл айгүй сайн шүү дээ. Тэг би чи язгуур авч байгаа шүү дээ хугацаанаас нь. Тэгэхээр чи амар байхгүй. 10 секунд зарцуулах байсан бол 3 секунд зарцуулахаар юм хийж байгаа байхгүй. Тэг арай өөр зүйл. Одоо чек биний болол тэгэл чек биний болоод гэнэ чек биний л өччихвэл болчих шүү дээ. За энэ хоёр руу яаж хилжүүлэх вэ гэхээр энэ шүү дээ. Энд ширхлээгүй энэ минь одоо хэрэглэхдэггүй шүү дээ. Гэвч энэ гэж аваад энэ тэгээс ирэх үед хойштроо гал нэмээд байна гэсэн. Бин тэнцүү гэж яагаад тэнцүү Эсвэл битнийг бол нэг тэгүүлдэг. Тэгээд тэр нэмээд тэмдэгт болгоод ингээл болж байна. Нүд энэ хашд бач. За палиндром гэж шалгах. Энийг ашиглана. Энийг тэнцвүүдийг энэс баг. Буюу тэнцүү. Бин. Хэрвээ бини энэн бата бини бини лэндэс
Сон. Сон. Ну. Рестуртэй холбооны нэлтэй. Байвал. Гэлэнда. Заавал нэг л та. That's